За сайн байцгаана. Өнөөдөр Окторгой ерөнхий барилтаа өвчний системийн тэнцвэрийн нөхцөл ашиглаж бодлого бодох жишээ авч үзье. За бодлогын зургийн өвдлийг энд авч үзье. За энд хоорондоо тэгш өнцөг үүсгэн нугалагдсан юм нэмгэн хавтангийн металл хавтангийн тооцоог хавтан дээрх хүчний тооцоонуудыг хийе. Энд А зэгт бөмбөлөг нугас, за Д зэгт цилиндр нугас, за тэгээ Е зэгээс ийшээгэнд шилбээр ингээд тулаад байрлуулсан хоорондоо 90 градус өнцөг үүсгэх ийм хавтан дээр өгцөн хүчнүүдийг энэ хэмжээ болон геометр байрлалын энэ зурган дээр өгцөн байна. За эдгээрийг ашиглаад энэхүү биеийн тулгууруудын реакц зэн хүчний хэмжээг тодорхойлё. За энд өгдөж байгаа хүчнүүд маань энд идэвхтэй хүч. За момент. За энэ QA, QW гэсэн байгаа. Энэ болохоор тухайн хавтангийн нэгж талбайн жин байгаа. Энэхүү нэгэн төрлийн хавтангийн жин. За QW гэдэг нь болохоор энэ салхины хүч тухайн гадаргуу дээр нэгж талбайд үйлчлэх салхины хүчний хэмжээг QW-гаар өгсөн байгаа. За энэ QW бодлогын өгдөлт за AX, Z гэсэн хавтгаад перпендикуляр хүчний үйлчлэлтэй гэж өгсөн байгаа. За тэгээ бусад геометр байрлалуудыг энэ зурган дээр өгчээ. За идэвхтэй хүч тэнд F хүч маань 60 градусын өнцөг үүсгээ байрлаж байна. За тэгэхээр бид нар энэ тулгууруудын реакцийг тодорхойлоход эхлээд тухайн бие холбоосноос салгаад реакцийг тухайн холбоосны тохирох реакцаар сольж дүрслээд цаашаа бодолтой хийгээ. За холбоосноос чөлөөлөөд бид нар энд хүчнүүдийг дүрслэх юм бол за тэр бөмбөлөг нугас реакцийн чиглэл тодорхойгүй гурван байгуулагч болгож харилцан перпендикуляр гурван байгуулагч болох задлж авна. За D зэг дээрх холбоосон дээр цилиндр нугас Z тэнглэгийн дагуу реакц үүсгэх түүнд перпендикуляр хоёр байгуулагч үүснэ. За дараа нь энэ Е-гээс за Е штрикийн дагуу тулсан юм шилб байгаа тийм ээ. Тэр шилбэний дагуу реакц үүссэн байна. За цэг ингээд 3 цэг дээр А, Д, Е дээр холбоос чөлөөлөөд реакцуудаа дүрслэлээ. За тэгэхээр бидний энэ авч үзэж байгаа бие маань нэгсэндээ үл мэдэгдэгч ямар үл мэдэгдэгчүүдийг тодорхойлох юм бэ гэхээр А дээр ямар холбоос реакцийн хүчний парадоксууд гарсан бэ гэхээр за энд яг нь XA байна тийм ээ. XA, YA, Zeta. За дараа нь за E зэг дээр шилбэний реакцийг S гэдээ авчи. S. За дараа нь D зэг дээр реакцийг болохоор XD, YD тийм ээ. YD. За тэгэхээр бидний энэ зурган дээр энэ улаанаар реакцийн хүчний чиглэлүүдээ сонгож аваад дүрслээд нийтдээ хэдэн үл мэдэгдэж болж байна? 6 үл мэдэгдэгчтэй. Энэ 6 үл мэдэгдэгчийг л бид нар тодорхойлох ийм зорилготой бодлого байх нэ гэсэн үг. За тэгэхээр энэ бодлогын үндсэн гол зорилго нь реакцийн хүчийг тодорхойлох боловч нэгдүгээрт бүгдээрээ эхлээд энэхүү хатуу биеийн хүндийн төвийн байрлалыг тодорхойлъё. Хүндийн төвийн байрлалыг тодорхойлъё гэдэг. За инхийн тулд бүгдээрээ хүндийн төвийн байрлалыг тодорхойлоход хэд хэдэн хялбар аргууд байдаг. Эндээс бүгдээр энэ геометр дүрсээр нь энгийн хялбар дүрсүүдэд хэсэгчлэх аргыг
ашиглаад за энд болохоор энэ талдаа тэгш өнцөгт за А, X, Z гэсэн тэгш өнцөгт байна. За энд болохоор яг нь тэгш өнцгтийн үргэлжилтээр хагас дугуй хэлбэртэй ийм хавтан байна. За тэгэхээр энэ 3 энгийн хэсэгт одоо байрлуулад 3 бий болгоод авъя. За тэгэхээр нэгдүгээр бий, нэгдүгээр бий нь болохоор энэ хавтан дээрх нь байна. За хоёр нь болохоор энэ тэгш өнцөгт, 3 нь бол байна хагас тойрог гэдэг ингээд тооцоод авчаа. За тэгэхээр энэ бид нар хэсэгчлэх аргыг одоо ашиглаад хүндийн төвийн байрлалыг тодорхойлоход тухайн одоо биеүүдийн тус бүрийн хүндийн төвийн одоо байрлал координатуудыг геометр байрлалыг олоод тэдгээрээр одоо ерөнхий одоо энэ хатуу биеийн хүндийн төвийн байрлалыг тодорхойлж болдгоо. За тэгэхээр за хоёрдугаар биеийн хүндийн төвийн байрлал нь мэдээж тэгш өнцгт одоо нэгийнх нь болохоор тэгш өнцгтийн диагоналуудын огтлцол төр C1, C'1 гэж авлаа. За хоёр нь болохоор яг нь бас тэгш өнцгт гэж авч үзэж байна тийм ээ. За C'2. За гурав дахь нь болохоор хагас дугуй тийм ээ. Хагас нэмгэн дугуй гэдэг ингээд аваад үзье. Тойргийн тал гэсэн үг шүү дээ тийм ээ. За энэ нь болохоор биднийхээр C3 C'3 гэх тус бүрд нь ингээ 3 бие дүрсэлжээ. За одоо эдгээрийнхаа тус бүрийн ямар аргаар тодорхойлох вэ гэхээр за энийг дараагийнх нь гаргая. За энэ X, Y, Z гэсэн координатууд нь нэгсэндээ эдгээр 3 C1, C2, C3 гэсэн координатуудын ерөнхий X, Z, Y-г бид нар тодорхойлно. За энийг тодорхойлохдоо хүндийн төвийн байрлалыг тодорхойлоод энэхүү хавтангийн нийтжин яг аль цэг дээр төвлөрүүлж одоо тооцох вэ гэдгийг олох зорилготой энэ геометр байрлалыг одоо нэгсэндээ бидний тэр энэ зурагт өгсөн X, C'1, Y, C'2, Z, C'3 гэсэн энэ 3 одоо геометр байрлалыг тодорхойлоод энэ тод цэнхрээр тэмдэглэсэн байна тийм ээ. Тодорхойлоод нэгсэндээ энэ C'2 гэсэн энэ байрлалд бид нар энэхүү хавтангийнхаа жинг үйлчилж байна гэж төвлөрүүлж тооцох зорилготой одоо энэ байрлалыг олж байна гэдээ ойлгочихъя. За дараа нь энэ хажуу хавтанд перпендикуляраар салхины хүч одоо 1 м² тутам 0.8 кН хүчээр үйлчлэн гэдэг. За тэгэхээр энэ QW гэсэн хүчний байрлалыг бас олж байна. Зөвхөн энэ хавтанд перпендикуляр үйлчлэн гэж байгаа учраас одоо энэ хүү хавтангийн C1 цэгт яах нь C'1 байрлал бидний одоо QW хүч за үйлчилж байна. За энэ зурган дээр энд харагдаж байна тийм ээ. Перпендикуляр үйлчилж байна. За түүнээс гадна одоо энэ тэгш өнцгтүүдийн хувьд хүндийн төвийн байрлал бол шууд геометр байрлал дээр бид нар диагоналуудын огтлцол гээд геометр хэмжээс өгсөн учраас хараад шууд тэмдэглээ явчихна. За хагас тойргийн хувьд бол за Z тэнхлийн дагуу координат нь бол яг нь 0.1 одоо өндөр нь Z-ийн дагуу өндөр нь 0.4 буюу энд яг нь за 2 метрт байрлаж байна. За Y-ийн дагуух нь болохоор яг нь за бидний мэддгээр 3P-ний 4R гэсэн. За энд юун дээр гаргаж ирээд тэмдэглэсэн байна тийм ээ. Ийм байрлал байна гэж үзээд бүгдийн нэг хүрчлээ яах нь эдгээрийн 3 дүрсний талбай болон геометр тус бүрийн хүний геометр байрлалуудыг тэмдэглээд явъя. За энд нэгийнх нь
нэг за энэ E1, E2, E3 гэд энэ дээр яг нь 3 төрсийнхээ талбайг энд илэрхийлж олсон байгаа. За төсвөрийн координатуудыг илэрхийлээд за тэгээ ерөнхий энэ эдгээрийг ямар томьёогоор тодорхойлох вэ гэдэг нь энд гарсан байна тийм ээ. XC. За дараа нь энд яг нь YC 2. За ZC штрик. За эдгээрийн байрлалыг олж байна гэсэн үг байна тийм ээ. За ингээд болохоор биднийхээр яах нь G хүндийн хүчийг ямар байрлалд одоо төвлөрөл тооцох нь ийхүү энэ томьёогоор олчиж байна. За эндээс энэ хүснэгтийн доор тухайн энэ төрсүүдийн талбай нийлбэр за тус бүрийн энэ G төвлөрч байгаа X, Y, Z-ийн C-ийн байрлалуудыг энэ тод цэнхрээр тэмдэглээд энэ доор энэ хүснэгтэнд нэгтгээд энд харуулсан байна. За нэгсэндээ тус бүрийнх нь геометр байрлалаар энэхүү тодорхойлдог байх нэ гэсэн. За дараа нь энэхүү бодлогын үндсэн зорилго болох хэсэг маань одоо холбоосны за тулгуурууд холбоосны реакц. Холбоосны реакцуудыг тодорхойлоход үндсэн гол зорилго байгаа. За үүнийг бүгдээрээ цаашаа бодоод явъя. За сая одоо үндсэн байрлалаа G хүндийн хүчний хэмжээ. За салхины одоо энэ хүчийг дүрсэлсэн байна. За бусад реакцийн үл мэдэгдэхчинд 6 үл мэдэгдэхчид дүрсэлсэн энэ хүү тооцоон дээр идэвхтэй хүч момент за бусад хүндийн хүчүүдэд дүрслээд энд харуулжээ. За тэгэхээр энэ идэвхтэй F хүчийг энэ тэгш өнцгт координатын систем дээр хоёр байгуулагч болгож харъя. За дараа нь за S гэдэг энэ E штрик гэдэг энэ орнд тэмдэглэж байгаа шилбэний реакцийг S-ээр тэмдэглэсэн байгаа. Энэ S-ийг бас проекцлоод тухайн байгуулагч хүчнүүд задлаад энхүү харж болно. За тэгээд энэ тэгштэглээ харж агаад зургийг харж агаад үндсэн тэнцвэрийнхаа нөхцөлийг бүгдээрээ бичээд явъя. За огторгуун ерөнхий байрлалтай хүчний систем минь тэнцвэрийн нөхцөлийн аналитик хэлбэр нь одоо 6 тэгштэглээр илэрхийлэгддэг байгаа. За X тэнхлэгтэр хүчний проекцуудын нийлбэр тэг Y тэнхлэгтэр хүчний проекцуудын нийлбэр тэг Z тэнхлэгтэр хүчний проекцуудын нийлбэр тэг. За үүнээс гадна тухайн X за тэгш өнцгт координатын систем авсан X тэнхлэгтэр хүчний моментуудын нийлбэр за Y тэнхлэгтэй харьцангуй хүчний моментуудын нийлбэр за сүүлийнх нь Z тэнхлэгтэй харьцангуй хүчний моментуудын нийлбэр тус бүрдээ тэгтэй тэнцүү байх буюу энэхүү 6 тэгштгэл зэрэг тэгтэй байж ч бидний тэнцвэрийн нөхцөл биелнэ гэж үздэг. За ингээд 6 тэгштэглээ энд эхнээс нь бичээд явъя. За ингэж бичгээ өмнө бид нар юуг энд анхаарах хэрэгтэй вэ гэхээр за байгуулагч хүчнүүдэд задлсан F хүч за S хүчний одоо байгуулагчдыг энд харуулсан байна тийм ээ. Косинус синус альфа гэдэг энд F хүчний хоёр байгуулагч байна. За энэ болохоор S дээр болохоор яах нь веттагаар тийм ээ. За нэгсэндээ косинус ветта синус ветта гэсэн ийм хоёр үл мэдэгдэхчийг олох шаардлагатай байна. За тэгэхээр энэ биднийхээр тэгш өнцөгт
Е штрих К гэсэн тэгш өнцөгт гурвалжин гэдэг ингээ харах юм бол энд ветта өнцөг байгаа юм чинь энэ веттагаар яг нь Е штрихийн хэмжээг олоод за нөгөө хоёр одоо эсрэг болон налуу каттай харьцаануудаар энд илэрхийлэх юм бол за энэ нь яг нь 5-ыг харьцуулах нь Е штрих. За ингэж болж байна. За нөгөөх нь болохоор өндөр нь 4 учраас 4-ыг харьцуулах нь Е штрих гэдэг ингэж болж байна. За Е штрихийг тухайн гурвалжнаас харахад Пифагор бичээд шууд яг нь 4-ийн квадрат дээр нэмэх нь 5-ийн квадрат гэдэг ингээд шууд олчиж болж байна. За нэгсэндээ энэ 41 гарч байгаа. За ингээд 41-ийг 5-ыг 41-т 4-ыг 41-т ингээд тосворд нь хуваахаар энд 0,777 энд болохоор 0. За орлуулахаар 624 гэсэн. За ийм тоотгуудыг бид нар тооцооныхаа явцад ашиглаад явна. За тэр F-ний 2 байгуулагч бол яг энд өнцөг бол өгөгдсөн байна тийм ээ. За ингээд 6 тэгшглээ. Нэг хүрчлэн бичээ. За x дээр x тэнглийн дагуулх бүхчнүүдэд түгээд өччихье. За x а. За чиглэл нь одоо x, y, z тэнхлэхийг одоо дагуу эрэг чиглэлээ сонгоод авчнаа гэж ойлгочихъя. За x а нэмэх нь x дээ. За хад өөр x-ийн дагуу ямар хүч байна вэ гэхээр за F хүчний x-ийн одоо сөрөг чиглэлд F синус альфа. За ийм гурван хүчний нийлбэр тэгтээ тэнцүү байх хэрэгтэй. За y. За y а чагсаагаад бичиж y а. За өөр y-ийн дагуу S. За y дээ байна. Y дээ. За нэмэх нь дахиад y-ийн эрэг чиглэлд S косинус бета. За S косинус бета. За өөр y-ийн дагуу ямар хүчнүүд байна? Y-ийн дагуу за салхины хүчийг төвлөрүүлээд C штрих 1 гэдэг дээр төвлөрүүлээд авсан байгаа. Y-ийн дагуу Y-т параллел гэ. За зурган дээр параллел гэд энд өгсөн байгаа. Тийм болохоор Y-ийн дагуу нэмэх тэмдэгтэй Q W тэнцүү тэг. За Z. Z-ийн дагуу Z а. За өөр за F хүчний Y тэнхлэгт Z-ийн дагуух баригц, S-ийн Z-ийн дагуух баригц. За тэгээ хөндийн хүч гэсэн ийм хүчнүүд орж ирнэ. За Z а. За цаашаа явъя. Хасах нь G нэмэх нь F хүчний Z тэнхлэгийн дагуух нэмэх тэмдэгтэй байна тийм ээ. Косинус альфа. S бол хасах S хасах синус бета. За ингээд за ийм хүчнүүд үйлчлэхэд баригцууд нь орж иж байна. За x тэнхлэгт ирэх тэнхлэгтэй харьцангуй хүчний момент. За энэ момент нь цэгтэй харьцангуй моментоос тэнхлэгтэй харьцангуй моментын ялгаа нь юу юм бэ гэхээр цэгтэй харьцангуй моментын үед хүчний үйлчлэлийн шулуун тухайн одоо момент чиж байгаа тэрхүү зэгээд дайр огтлон гарч байх юм бол хүчний момент тэг байдаг бол тэнхлэгтэр бол яг нь тухайн хүчний үйлчлэлийн шулуун тэрхүү тэнхлэгийг дайран гарах аль хоёр дахь нь тухайн тэнхлэгтэйгээ параллел бол одоо тус тусдаа тэг байна гэсэн гэж үздэг. За тэгэхээр бүгдээрээ эндээс x тэнхлэгийг одоо тэнхлэгтэй харьцангуй бичиж болох хүчнүүдэд ялгаад энд авъя. За x дээр за харъя. За x тэнхлэгийг тойроод за салхины хүчийг
За мэдээж цагийн зууны дагуу бол за x тэнхилгийн эхээс биш төгсгөлөөс харна. За тэгэхээр бидний нүүрний автгаад перпендикуляр x тэнхлэгээс ингээ харахад QW x тэнхлэгийг тойроод цагийн зууны дагуу эргэж байгаа учраас хасах QW за үржих нь за AD-гийн өндөр 4 байгаа тийм ээ. Тэгэхээр түүний яг дундаж дээр байгаа учраас 2. За дараа нь за S синус бета бол x тэнхлэгийг тогтлоо гарчиж байна. S косинус бета за бас хасах тэмдэгтээ S косинус бета үржих нь за тэр Y-гээс энэ x тэнхлэг хүртэлх зай босоод К-ийг хүртэлх зай буюу 4. За 2 м 4 м. За өөр за YD x тэнхлэгийг тойроод бас цагийн зууны дагуу учраас хасах YD-г үржих нь x тэнхлэг хүртэлх зай бас өндөр нь 4 байна. Z-ийн дагуу байгуулагч нь 4 байна. За дараа нь F косинусыг харъя. F косинус Z. За x-ийг тойроод цагийн зууны эсрэг нэмэх тэмдэгтээ F-ийг үрждэг нь косинус альфа мөрөн тухайн x тэнхлэг хүртэлх зай нь AB буюу 3. За 3. За F синус проекц нь одоо y тэнхлэг дээрх проекц нь бол цагийн зууны дагуу учраас хасах EP-г үржих нь синус альфа үржих нь өндөр нь хэдэлээ 4 гэдгээр аавна 4. За ингээд за өөр ямар хүчнээ проекц байна вэ? За G хүндийн хүч байна. G F хүчний хүндийн хүч. За энэ F синус 4 энэ нь бол орохгүй юм биш шүү. F синус 4 орохгүй. Энэ дээр хүндийн хүч юм. F синус бета бол яах нь вэ? X тэнхлэгтэй ямар вэ? Параллел байгаа учраас орохгүй. Зөвхөн G хасах тэмдэгтээ үржих нь. За G түрүүн бидний өмнөх зурган дээр олсон G-гийн одоо x тэнхлэг дээрх проекц нь x тэнхлэг хүртэлх зай нь бол y c байна. Y-c. За ингээд x тэнхлэг хүртэлх зай нь Y-c. За тэнцүү тэг гэдэг. За Y дээр Y тэнхлэгийн тойрон эрх хүчнүүдийг харъя. За хамгийн энэ захаасаа эхлээд биднийхээр S синус бетаг Y тэнхлэгийг хүртэлх одоо перпендикуляр зай нь 5 тийм ээ. А-гаас К буюу 5. За дараа нь за S синус косинус бетатай бол Y-тэй параллел орохгүй. За момент одоо энэ Y перпендикуляр автгаа дээр өгсөн момент маань Y тэнхлэгийг тойрч иргэн тийм ээ. Y тэнхлэгийг тэ харьцангуй цагийн зууны эсрэг учраас нэмэх момент. За дараа нь Y-тэйгээ параллел орохгүй. X-тэй Y-гээ тойроод Y-ийн одоо энд яах нь эхээс биш үзүүрээс нь харна тийм ээ. Y тэнхлэгийг тойроод цагийн зууны эсрэг учраас нэмэх X-ийг үржих нь өндөр нь 4. За F косинус альфа бол энд яах нь Y тэнхлэгээ дайраад гарчиж जैन тийг хүчний үйлчлэлийн шулуун дайрч гарч जैन тийг. За F синус альфа нь бол Y-гээ тойроод цагийн зууны дагуу тийм ээ. Хасах F-ийг үрждэг нь синус
альба үрчин өндөр нь 4. 4 тийм ээ. За өөр Y тэнхлэгтэй харьцангуй эргэх. За XD эпсинус. За одоо G хүндийн хүч тийм ээ. G маань цагийн зүүнний эсрэг учраас нэмэх G-г үрчгэнэ. X C. Одоо энэ тооцын хэрээр тэмдэглэсэн X-ийг координатаар үржээд явна гэсэн үг байгаа тийм ээ. За ингээд тэнцүү тэг. За дараа нь Z тэнхлэгтэй харьцангуй момент чи Z тэнхлэгтэр бол за AD хоёр холбоосны реакцууд бүгд Z тэнхлэгт дайран гарч байгаа. Энэ 5 реакцууд бол бүгд орохгүй. За тэгээ Z тэнхлэгт орон ирэх F синус альфа Z-ийн одоо дээрээс харна гэж зүрээс харна гэж бодоход Z-ийг тойроо цагийн зүүнний эсрэг нэмэх тэмдэгтэй F синус альфа үржих нь Z-ийн хүртэлх мөрөн 5. За дараа нь эндээс S синус нь Z-ийн дагуу за Y-ийн дагуу прогреслогдсон S косинус нь Z-ийг тойроо цагийн зүүнний бас эсрэг учраас нэмэх S косинус бета үржих нь за А-гаас К за буюу 5 гэж авах нь тийм ээ. 5 гэж авах нэ. За ингээд авах юм бол энд яах нь биднийхээр 2 хүчний момент л бичигдэж байна гэсэн. За бүгдээрээ энэ хүчнүүдэд бүгдийн дугаарлалчээ. Тэгштэглүүдээ 6 тэгштгэл тус бүрээ дугаарлаад явчих. Энэ 4-р тэгштгэл, энэ 5 6. Заавал мэдгэдэгч. XA, YD, XD, YA, YD. За энд Зета S. За энэ YD байна. Энэ XD. Энд S байна тийм ээ. За энд яах нь S. За ингээ харахаар яах нь. За 2. Энд бас S байгаа. За дандаа 2 үл мэдгдэгч тэгштэглүүд их хвчлэн байна. Тэгэхээр зөвхөн 6 дээр яах нь. 6-аас эхлээд ингээд S олоод дэшээ болуулаад аваад явчаа. За энэ 6 тэгштэглээс. За энд тоо өгдлүүд бүгд өгсөн. Олох шаардлагатай зарим геометри хэмжээсүүдийг энд олсон учраас шууд орлуулад хариуг аваад явъя. За 6 дугаар тэгштэглээс. 6-аас бид нар шууд S-ийг олох боломжтой байна. S нь хасах тэмдэгтэй 2000-ны 674 кило ньютон гарчээ. За дараа нь S-ийг олсон юм чинь за энэ 3-аас Y-д. За 3 дугаар тэгштгэлээс Y-д-г олъё. За орлуулга хийгээд 3 биш 4-өөс тийм ээ. 4-өөс юм биш үү. За 4-өөс Y-д-г олох юм бол хасах тэмдэгтэй 26495 гарч байна. За дараа нь энэ 3-аас одоо зетагаа олъё. За энэ 6 энэ 4 тийм ээ. За одоо 3-аас зетаг олох юм бол 3-аас зетаг олвол хасах 80 220
28 гарсан байна. Ийм килоньютон. За дараа нь ингээд дахиад явахаар S мэдэгдэж байгаа гэд ингээд авахаар 5-аас x-тэй болчих болж юм тийм ээ. 5-аас x-тэй. 5-аас x-тэй хасах 19,697 гарсан байна. Тоорлуулах хийхэд авахд. За тэгээд одоо нэгдүгээр тэгштэглээс одоо x-тэй болцсон юм чинь x-аг нэгээс очиж болж байна тийм ээ. Нэгээс x-аг болъё. Нэгээс x-аг нэмэх 23,161 килоньютон. За тэгээд энэ хоёроос одоо y-д-г-д болцсон. Одоо y-аг хамгийн сүүлд 2 дугаар тэгштэглээс y-аг болчих. За y-аг 12,572 килоньютон. За ингээд 6 үл мэдгэдэг чинь ингээд бүгдийг олчиж байна гэсэн үг. За энэ дээр бид нар одоо статикийн тэнцвэрийн нөхцөлийг ашиглаж боддог бүх бодлогон дээр бид нар шууд одоо шалгах боломжтой байдаг. За тэгэхээр автгаан ерөнхий барилтын хүчний систем дээр шалгахдаа бид нар ихэвчлэн дурын цэг сонгож аваад тэр цэгтэй харьцангуй момент бичдэг бол огторгон хүчний систем дээр бол дурын бидний авсан энэ x, y, z гэсэн энэ гурван тэнхлэгтэй параллел ямар нэг дурын тэнхлэг сонгож аваад тэр дээрээ тэгштгэл бичээд шалгацдаг. За бүгдээр x тэнхлэгтэй параллел y-тэй параллел y гişтрэг гэдэг тэнхлэг сонгож авъя. За үүнийгээ би яг геометрийн тодорхой хялбар байрлалт буюу AD-ийн яг дундш дээр тийм ээ. AD-ийн яг дундш дээр ингээд авъя. За шалгах тэгштгэл. За энэхүү тэнхлэгтэй харьцангуй шалгах тэгштгэлтэй бичээд тэгтээ тэнцүү байж байгаа хэвээр. За энэ болохоор яг нь y гişтрэгтэй тэнцүү байна уугүй юу гэж шалгана гэсэн. За үндсэндээ ингээ хараад бичээ y дээр. За нэмэх тэмдэгтээ S синусаас эхлээд бичээ. S синус ведтаг үрждэг нь y тэнхлэг хүртэлцсэн айн бас л 5 байна тийм ээ. За дараа нь x-тэй цагийн зүүнний эсрэг нэмэх тэмдэгтээ x-тэй үрждэг нь. За AD-гийн хагас учраас 4 2 юм байна. За 4-ийг байх нь 2 буюу 2x-тэй. За момент цагийн зүүнний эсрэг учраас нэмэх момент. За наатал бас өөр юу байна? За одоо энэ дээр бол xa орж ирж байна тийм ээ. Y тэнхлэгийг тойроод xa. Xa цагийн зүүнний дагуу учраас хасах x мөрн бас AD-гийн хагас буюу 2. За G хүндийн хүч одоо Y тэнхлэгээс наашаага x c одоо координат дээр байрлаж байгаа учраас G цагийн зүүнний эсрэг нэмэх тэмдэгтээ G-г үржих нь энэ x c штрих гэж аваад байгаа тийм ээ. За координат G. За өөр Y тэнхлэгийг тойроод за F хүчний x тэнхлэг дээрх париус бол орох юм байна. Цагийн зүүнний хаашаах нь дагуу учраас хасах тэмдэгтээ F-ийг үржих нь синус альфа тухайн Y тэнхлэг хүртэлцсэн энд яах нь бас л өндөр 4-ийн хагас буюу 2-ыг авч болж байна гэсэн үг байна. За өөр бичгтээгүй хүчнүүд байна уу харъя. За ингээд бүх Y гişтрэг тэнхлэгтэй харьцангуй хүчний моментууд бүгд бичигдсэн байна. За ингээд орлуулахаар энд яах нь 0,01 гэсэн юм. За нэгсэндээ тийг гарч явах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Бид нар ойролцоо утгах хөвчлэн 1000-ны оронгоор ойролцоо утгах авсан учраас энд 0,1 бол
бага алдаатай харьцангуй бага алдаа гэж үзээд бидний бодсон тэгштгэл бодлого маань энэхүү шалга тэгштэглэр одоо батлагдаж байна.